ямар найруулагчтай уулзч байсан уу, учирч байсан уу гэж олон хүмүүс асуудаг. Уулзч байсан, учирсан. Үнэ. Гоёд би баг залууч байж, манай тамирманч бас хүүхдэрээ байж. Тухайн үед цог нэг уран бүтээлд ороод их сонирхож ирсэн нь би өөрөө мэддэг байхгүй. Яг тэ би өөрөө жоохон царай өгөөгүй байхгүй юу. Харин өнөөдөр ийм том найруулагч бол чинь ийм олон уран бүтээлийн ард гарчна гэж би одоо бодоогүй. Тамирманч бас намайг гишүүн болчихно гэж бас бодоогүй байх. Саяны нээсэн одоо зүүн цаг дээр жишээнд би таарлцсан л да. Тэгэхээр ичээд юм ярьж чадаагүй байхгүй. Тийм гоё уран бүтээлийг үзчихэд би миний нөхөр, миний хатан маав тийм кино хийсэн бол гоё гэж бодож суучих байхгүй. Их зүйлийг ойлгуулахыг хүсэж байгаа юм байна гэж би үнэлсэн л дээ. Тэгээд тэр киног нь үзээд тийм ээ уураад тэр хүмүүсийн өмнөөс харамсаад догтлоод тэр киног үзээд дунд нь өөрөө ороод ингээд байж их тэр мэдрэмж бол их гоё байлаа. Хүмүүс манай үзэгчид тэр мэдрэмжийн төлөө мөнгө төлөх хэрэгтэй байхгүй. Тийм ээ энэ киноны сцен бүрийг ард нь явж байгаа тэр хөгжим, ая, дүр, зураг тийм ээ тэр болгоныг тархиараа зажлаад зүрх рүүгээ шимшүүлсийн амтлах хэрэгтэй юм байна л да. Тийм ээ хүнээс гарч болох хамгийн сайхан мэдрэмжийг энэ киног үзээд ойлгож ухаарч, догдолж, баясч тийм ээ бахархаж суулаа шүү дээ. Их орон гэж нэгч үг дуурахгүй мөртлөө их оронг багтаасан уран бүтээл байхгүй. Эхийн хайр гэж нэгч үг дуурахгүй мөртлөө тэр кинонд тийм ээ эхийн хайрыг үйлдэлээр харцаар, тоглолтоор, үр өвдмөр тэр дүр зурглалыг тэр кинонд буулгаж чадсан юм шиг. Нэгэн цагт намайг крашилж явсан тэр краш маань түүхэн цаг үе кинон дээрээ буулгачна гэж би одоо яаж санах юм бэ?